Удаан хугацааны талцал хуваагдлын дараа эмхэрч цэгцрэх голдролдоо орсон ардчилсан нам үндсэн дүрмээ шинжилсэний хүрээнд дотоод сонгуулаа зохион байгуулж орон даяар намын удирдлагуудаа сонгожээ. За үүний үр дүнд намын шинэ бүтэц бүрдэж 18 дугаар их хурал хуралдлаа. Ардчилсан нам нэгдсэн нэг дарагтай болж эвлэлтэн нэгдээд удааг байна. Цогтөрөл дарагтай тус намын эхний том сорилт нь 2027 оны ерөнхийлөгчийн сонгуул өгөөд хаяанд ирээд байна. Энэ хүрээнд ардчилсан нам 1800 төлөөлөгчөөр хуралдуул цаашдын бодлого бүтэц удирдлагын асуудлыг хэлцлээ. Намын дарга цогтөрөл ерөнхийлөгчийн сонгуул ялалт байгуулах цаашлаад 2028 оны сонгуульд бодлогын нам болж төлөвшин улсын хурлдах суудлаа 82 болгож 2 дахин нэмэгдүүлэх зорилт тавьж байгаа илэрхийллээ. Ардчилсан нам шинээр тэмүүлэх ёстой. Шинээр тэмүүлэхийн тулд Монгол улсынхаа хөгжил дэвшлийг, эдийн засгийн өсөлтийг бид өнөөдөр 5% байгаа бол эдийн засгийн өсөлтийг бид ардчилсан нам засгалсан жилүүдэд 10%-аар бид эдийн засгаа өсгөх ёстой. Ингэжээж бид энэ ардчлалыг жинхэнэ ардчил болгож ардчиллаа хамгаалах ёстой. Бидний дараалсан олон сонгуулийн ялагдал, энэ дараалсан олон сонгуулийн ялагдал дээр бид үндсэндээ 2 том асуудал дээр дүгнэлт хийж байгаа. За нэгдүгээр нь бид одоо эрх барьж байгаа гол өрсөлдөгч намтайгаа харьцуулахад гишүүн дэмжигчтэй тоо харьцангуй бага байж магадгүй учраас бид улсын хурлын болон одоо ерөнхийлөгчийн сонгуульд гишүүн дэмжигчдийнхаа тоог нэмэгдүүлэх хэмжээнд одоо ажиллах шаардлагын үүднээс бид гишүүдийн одоо шинжилсэн бүртгэл хийх мөн гишүүнчлэлийн бүртгэлийн системийг одоо ашиглалтанд оруулаад ажиллаж байгаа. Ардчилсан намын энэ хуралд хамгийн залуу гишүүн 19 настай төгөлдрөөс эхлээд ахмад зүтгэлтнүүд хүртэл оролцлоо. Мөн эмэгтэй гишүүдийн төлөөлөлд идэвхтэй дуу хоолойгоо хүргэж намын ирээдүйд итгэж байгаа илэрхийлсэн юм а. Тэр нь яагаад ардчилсан намыг сонгосон бэ? Арай залуучууд руугаа хэлчихсэн шүү дээ. Энэ бол арай сонирхол намууд гэсэн. Манай намын хувьд бол бас олон жилийн хугацаанд засагт ороогүй. За тэгээд ерөнхийдөө бол Монгол Ардын нам дангаараа 10 гаруй жил засагласан байгаа. Энэ хүнд цаг үед бол зайлшгүй цус хэлбэх шаардлагатай гэдгийг бол Монголын залуучууд үзэж байгаа. Тэр утгаараа бол ардчилсан намын үр таалга үргэлж нээлттэй. Залуучууд болон ялангуяа эмэгтэйчүүд шийдвэр гаргах болон бодлогын түвшинд оролцох хэрэгтэй. Тэр оролцоог хангахын тулд төрлөх дүүрэг болох бахангаа дүүргээс үндэсний бодлогын хорооны залуу эмэгтэй гишүүн нэр дэвшиж сонгогдож гарч ирсэн байгаа. Манай нам улс төрт эмэгтэйчүүдийн оролцоог хангаж эмэгтэйчүүдтэй маш их боломж олгож байгаад баяртай байгаа. Шинээр сонгогдсон ардчилсан намын төлөөллийн төв байгууллага болох үндэсний бодлогын хорооны 378 гишүүнд батламж гардууллаа. За сонгуулийн үр дүнд сонгогдсон гишүүдийн 59% нь 39 хүртэлх насны залуучууд байлаа. Мөн нийслэлийн ардчилсан намын дараагаар сонгогдсон ган очрыг батламжилсан юм а. Тэгээд мэдээж намын үндсэн бодлого гарсан нийслэлээр 2 үндсэн бодлого барина. Нээлттэй тэгээд дахиад зэгцтэй. Ардчилсан намаа сонгуул дараалсан ялалт байгуулах зорилгоор 10 100 110 хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зарлалаа. Энэ нь 10 жилд Монгол улсыг хөгжүүлэх 100 реформ, мөн ардчилсан засгийн газар эхний 100 хоногт хэрэгжүүлэх 10 гол ажлын төлөвлөгөө юм а.